За бүгдэд нь шаббат амийн дүргий. За хэдүүлээ хамтдаа эзэн бурхнаас мэрэгэн оюухан гуйж залбирцгаая тийм ээ. Гайхалтай эзэн минь энэ сайхан цаг мөчийг бидэнд өгсөнд баярлалаа. Энэ цаг мөчид бид бүхэн таны харамчтай хамтад үгсээс судлах гэж байна. Тэгээ бидний оюун ухааныг нээж өгч олон зүйлийг бас ойлгуулж өгч гэнсээ гуйж байна. Ариун сүнсээ буулгаж өгч хэмээн эзэн Есүсийн нэрээр залбирэн байна. Амен. За өнгөрсөн 7 хоног бид бүхэн юу судлалаа? Санаж байна уу? За Йовын тухай үздсэн тийм ээ. Шуурган дундах итгэл буюу баян тансаг байхдаа ч эзнийг магтаан алдаршуулж байсан. За юучгүй болсон үедээ ч гэсэндээ эзнийг магтаан алдаршуулж байсан. За эндээс бас нэг зүйлийг суралцсан байгаа хэдүүлээ тийм. Яг тэр заримдаа бид бүхэнд ойлгомжгүйгээр юмнууд тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бурхан бүгдийг мэдэж байдаг. Гэтэл бид бол ядгүй бурханыг мэдэхгүй байна, бурхан намайг сонсохгүй байна, бурхан намайг орхичлоо гэж боддог тийм. Гэтэл бурхан Йовд юу гэж хэлдэг вэ? Чи намайг энэ бүхнийг хараагүй, мэдээгүй гэж бодож байна. Босоо зогс, зоригтой бай, эр хүн шиг бай гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр бид бүхэн ямар нэгэн асуудал бэрхшээл тохиолдох үед бид бүхэн юу гэж бодож явах хэрэгтэй вэ? Энэ бүхэн бурханы контрол дор буюу удирдлага дор байгаа болж байгаа гэдэгт бид нэр итгэх хэрэгтэй гэсэн. Яг тэр бурхан бүхнийг мэддэг учраас. За өнөөдөр бид үлээ тэр нэгэн цоочтой хаалга гэдэг сэдвээр ярилцах бол. Тэр нэгэн цоочтой хаалга. Бидний бурхан бол эмх цэгт цэвэр ариун гоо үзэсгэлэнгийн бурхан. Ойлгож байгааз? Эмх цэгт цэвэр ариун байдал гоо үзэсгэлэнгийн бурхан. Матай номын 5:8 дээр ингэж хэлсэн байна. Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй. Тэд бурхныг харах болно гэж хэлсэн. Ямар хүмүүс бурхныг харна гэж байна? Зүрхэндээ цэвэр ариун хүмүүс бурхныг олж харах болно гэж хэлсэн. Эдийн цэцэрлэгийг бид бүхэн мэдж байгаа тийм ээ. За Эхлэл ном руу хэдүүлээ явцгаая. Эхлэл номон дээр бурхан 6 өдрийн туршид орчлон ертөнцийг бүтээж байгаа. Эхлэл номын 1:10 дээр бурхан хуурай газрыг хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг бурхан харлаа гэж хэлсэн. Яасан бурхан бүтээгээд харсан чи ямар байсан гэж байна? Гайхамшигтай сайн байсан гэж хэлж байна. Тийм ээ? 10:12 дээр газар нь ийхүү ургамал ногоог буюу үр дүнс ногоог төрөл төрлөөр нь бас доторх үрээ газарт гөвдөг үр жимс модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээрийг бас бурхан хараад яасан. Нин сайн боллоо гэж хэлсэн. За 18 дээр өдөр шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуугаас салгахын тулд ажгүй гэж хэлсэн. Эдгээр нь сайн болсныг бас бурхан харлаа гэж хэлсэн. 21 дээр ийхүү бурхан далай тэнгисийн аврах тун амьтад болон уснаа бужигнагч амьд бүхнийг төрөл төрлөөр нь бас альва жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Тэдгээрийг бас харахад ямар байсан? Нин сайн байсан. 25 дээр бурхан ийхүү газрын зэрлэг амьтад төрөл төрлөөр нь мал адгаусыг төрөл төрлөөр нь газар дээр мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Мөн эдгээрийг харахад нин сайн байсан. За энэ бүхнээс юу хэлэх гээд байна? Бидний эзэн бурхан бол эмх цэгцийн гоо үзэсгэлэнгийн цэвэр ариун байдлын бурхан. Эдийн цэцэрлэг бүр үгээр хэлхийн харахгүй тийм гайхамшигтай гоо үзэсгэлэнтэй байсан гэж хэлж байна. Ингээд гимнүгэл үлдснээсээ болоод Адам Ев хоёроо эзэн цэцэрлэгээс гарч явдаг. Тийм ээ? Шинэ Иерусалимыг Иоханд гэрчлэлээр үзүүлсэн байдаг. Тэр нь тал бүр нь 12,000 стадиа буюу ойролцоогоор 2220 км. Шинэ Иерусалимын хэмжээ. Тийм ээ? Соломоны сүмийг эзэн бурхан Соломон хаанд ямар хэмжээтэй барих вэ, юугаар барих вэ гэдгийг маш тодорхой хэлж өгсөн байдаг. Модоор хийгээд алтаар бүрнэ гэж тийм ээ. За Новад яасан? Новогийн үер болохоос өмнө Новад бурхан үүрэг даалгавар өгдөг тийм. Ямар үүрэг даалгавар өгдөг вүлээ?
завь барих. Ямар хэмжээтэй завь гэж байна? Урт нь 300 тохой, өргөн нь 50 тохой, өндөр нь 30 тохой. За энэ бүхнээс бид бүхэн юуг харж болж байна? Бидний эзэн бурхан бол маш нарийн зохион байгуулалттай. Тодорхой бурхан гэдгийг олж харж байна. Өөрөөр хэлэх юм бол бурхан ингэж болно шүү дээ, тийм ээ. За тэгээд нэг 100 гаруй хүн багтахаар нэг айтайхан шиг завь барьчаарай. Усмас алдахгүй хүн шиг тэгж хэлж болно шүү дээ. Гэтэл тэгээгүй. Архитектурчид хүртэл эзэн бурханы өгсөн тэр зааврын дагуу энэ хөлөг онгоцыг судалсан байна. Гэтэл үнэнхээр гайхамшигтай зохион байгуулалттайгаар хийгдсэн байна. Тийм заавар өгсөн. Соломон хааны сүм ч гэсэн. Тэгэхээр энэ бүхнээс бид бүхэн юуг олж харж байгаа вэ? Бурхан, бидний эзэн бурхан бол маш зохион байгуулалттай, маш тодорхой ийм бурханд бид бүхэн итгэдэг. Бид бүхэнд хоёр оршихуй байгаа. Бидний гэр орон, машин, за тэгээд ажлын талбар байгаа, тийм ээ. Тэгээ өнгөрсөн 7 хоногт би бас өөрийнхөө нэг ажлын хэсгийг ингээд цэвэрлсэн. Тэгээ та бүхэн бас гэр орондоо янз бүрийн цэвэрлэгээ хийхэд маш гоё мэдрэмж авдаг, тий. За одоо монголчууд тэр хоёрыг цэвэрлэгээ хийх гэж байгаа шүү дээ, мэдэж байна уу? Хизээ үлээ. Цагаан сар болох гээд тий. Яадаг үлээ. За дээр одоо бол бас гайгүй болсон. Дээр үед бол ингээд айл болгон хевсээ гаргаж ирэл өстой нэрэ пижгин л нүддэг байхгүй. Энд тэн зүг пүт гэл. Одоо ч гэсэн байрнуудаас тийм ээ, байрнуудын гадаа хашаан дээгүүр ингээд том хевснүүдэ гаргацсан ингээд өвдөг тийм юм ажиглагдаж байгаа. Тэгээ монголчуудын үед бол жилд нэг удаа нэг айхтар том цэвэрлэгээ хийдэг, тий. Бүх сервантуудаа, бүх аяг тав, бүх одоо юмнуудаа дээгүүр доогуур нь бүгдийн сайн цэвэрлэдэг. Бид бүхний хоёр дахь гэр орон болсон машин байна. За зарим таксинд Монголд бол одоо зарим таксинд орохсоор ямар байдаг вүлээ? Аимшигтэй байдаг, тий. Бүр суухын аргагүй. Манай хүүхдүүд жоохон нөгөө хүүхдүүд учраас нөгөө юмыг хамаагүй хилчих гээд байдаг байхгүй. Тэгээ энд нөгөө хүн амтны машин суухаар энэ ямар жижигхэн машин бэ гэх. Энэ ямар муухай машин бэ гэх ингээд шууд хилчдэг. Санаа зовдмор тий. Бидний хоёр дахь гэр болох бас ажлын талбар байна. Зарим хүмүүсийн ажлын ширээ ясан маш эмгцэгцтэй цэмбгэр байдаг тий. А зарим хүмүүсийн гадгүй хэрэгтэй хэрэггүй баах юмар дүүрцэн байж идэг. 1-р Коринт номын 14-ийн 40 дээр ингэж хэлсэн. Гэвч бүх юм зохистой, эмх журамтай байг гэж хэлсэн. Тэгээ бурхан биднээс юу хүсдэг бол эмх цэгцтэй, эмх журамтай, цэвэр ариун байхыг хүсдэг. Тийм ээ. За ийм нэг судалгаа гарсан байгаа юм л да. За сэтгэл зүй болон стрессийн түвшинд болох дээр UCLA-гийн сургуулийн судалгаагаар гэртээ хит их хөвлөрсөн эд зүйлтэй хүмүүсийн стрессийн даавар буюу кортизолын хэмжээ өндөр байдгийг тогтоосон. Тэгэхээр эмх цэгцгүй байх юм бол тэр нь биднэрт яаж сэтгэл зүйн дарамт стрессийг бий болгодог байх юм шүү дээ, тийм ээ. За ажлын бүтээмж болон анхаарлын хувьд болох дээр Принстоны их сургуулийн мэдрэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэд нь хүний харааны орчинд хит их замбраагүй зүйл байх юм бол тархины мэдээлэл боловсруулах чадвар мууддаг. Ингэснээр яаж вэ? Ажлын бүтээмж бас мууддаг гэсэн. За хооллолт болон эрүүл мэндийн хувьд болох дээр Миннесотагийн их сургууль гаргасан ба эмх цэгцтэй өрөөнд байсан хүмүүс замбраагүй өрөөнд байсан хүмүүсээс илүү эрүүл хоол сонгох магадлал нь өндөр байдаг гэж хэлсэн. Сонирм уу? Тэр энэ бүгдээс дүгнээд үзэхдээ юу гэхээр гэртээ тогтмол цэвэрлэгээ хийдэг хүмүүсийн ажлын бүтээмж нь 20%-аар илүү байдаг гэж хэлж байна. Замбраагүй байдаг хүмүүсээс. За гадна цэвэрлэгээ гэж юу вэ? Гэр орон, ажлын орчин, машин. За одоо орчин үед бол бид бүхэнд гар утас компьютер байгаа тийм ээ. Заримдаа бидний утсан дээр ингээд хэрэгтэй хэрэггүй маш олон аппликейшн, маш олон вебсайтууд, маш их зүйл байдаг. За зургийн юунд бол маш олон скриншотууд бас байдаг тийм. Орчин үед. За зарим хүмүүсийн компьютер дээр бас ингээд
Тэрийг нэг зүйлийг бас манайд ойлгох хэрэгтэй. Компьютер ихэнх хүмүүс заримдаа энийг мэддэггүй юм шүү. Компьютерийн дэлгэцэн дээр айгүй их юм хадгалсан байдаг. Та тэгдэггүй компьютерийн дэлгэцэн дээр? Компьютерийн дэлгэцэн дээр байгаа зүйл чинь устдаж алга болох магадлал маш өндөр байдаг байхгүй юу? Яг тэр компьютерийн дэлгэцэн дээр байгаа зүйл чинь C дискэн дээр хадгалагдаж байдаг. Ингээ компьютер чи ямар нэгэн асуудалтай болоо форматлах хэрэгтэй болох юм бол та C дискэн дээр байгаа бүх юм чи устна гэсэн. Тэгэхээр дэлгэцэн дээр биш нөгөө D дискэн дээр хадгалж явах хэрэгтэй. Hard drive дээр, тийм ээ? Тэгэхээр компьютерийн хувьд ч гэсэндээ бид бүхэнд яг нөө түрүүний нөгөө судалгаагаар харж агаар эмх цэгцтэй байх хэрэгтэй. Тэгэх тусам яаж бидний ажлын бүтээмж бас нэмэгддэг байх юм шиг. За бидний хоёр дахь оршихуй болвол бидний зүрх сэтгэл болон оюун бодол байна. Зүрх сэтгэл болон оюун бодол. Тэгээ та бүхэн энийг эргцүүлээд бодоод үзээрэй. Түрүү хэдүүлээ яасан? Гэр орон тэ дээрэс нь ажлын талбар, машин гэдэг бодит зүйлүүдийг ярьлаа ш. Заримдаа бидний хувьд бид нар энийг анзааралгүйгээр тийм ээ нэг мэдгээд маш их бохир болсон мэт. Бидний эргэн тойрон орчин. Яг үүнтэй ижилхэн нь бидний зүрх сэтгэл заримдаа анхаарал халамж тавиагүйгээсээ болоод бохирдсон байдаг гэсэн. Яг тэр хөглөрсөн гэр орон шиг, хөглөрсөн машин шиг, тийм ээ. За бидний утас болон компьютерд байгаа тэр замбраагүй файлууд шиг. Бидний оюун бодол, зүрх сэтгэл яг түүн шиг болцсон байт. Нэгэн хүүхэд ааваасаа ингэж асуусан байна. Итгэгч гэр бүл аава би ингээд бурхныг ариун сүнсийг мэдэрч чадахгүй байна. Та яаж мэдрхийг надад нэг заагаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд аав нь бол хүүгээ дагуулад нэгэн агуулгын үүдэн дээр очиод за чи энэ цоочтой өрөөг харж гинүү гэв. Харж ин энэ дотор юу байгаа юм бэ гэв. Хоёулаа нэгэд ороод үзье гэсэн. За ингээд нэгэд ороод үзсэн чинь тэр дотор ярьсан бүр хөглөрсөн хэдэн жил хадгалсан хог новш. Цонхон нүрдэл ясан нарны гэрэл орж чадхааргүй тийм гүнзгий зузаан тоосон дарагдсан байсан. Тэгээд аав нь хүүдээ хэлсэн ба. Миний хүү чиний зүрх сэтгэлд яг энэ цоочтой өрөө шиг олон жил дарсан ийм зүйл байгаа юм биш үү? Хэрвээ ийм зүйл байгаа бол энэ чи яаж яг л тэр нарны гэрэлтэй цонхоор орж тус чадхаа байсан шиг ариун сүнс эзэн бурхан чиний зүрх сэтгэлд чиний амьдралд орж чадахгүй байгаамаа гэж хэлсэн. Ингээд аав хүү хоёр яасан. Тэр агуулгыг тэр өрөөг хамтдаа цэвэрлсэн баг. Ингээд цэвэрлсний дараа яасан. Тэр агуулгад нарны гэрэл тусч орох боломжтой болсон. Энэ цагаас хойш тэр агуулга яасан. Одоо хэрэгтэй хэрэггүй зүйл хадгалдаг, хог новшоор дүүрсэн хинт ч хэрэггүй өрөө байсан бол одоо аав хүү хоёрын байнга ордог, тийм ээ? Хэрэгтэй зүйлээ хадгалдаг ийм өрөө болж хувирсан байна. Эфес номын 4:31 дээр альваа хорсол, уур хилэн, хашгираа, гүтгэлэг нь бүх муу муухай хамт та нараас зайлаг гэж хэлсэн. Бидний зүрх сэтгэлээс, оюун бодлоос гэсэн. Тэгэхээр дотор цэвэрлэгээ гэдэг нь бидний зүрх сэтгэлд байгаа тэр үзэн ядалт, хардалт, үс хонцон, бохир бодол, хэн нэгнийг уучлах чадахгүй байгаа тэр зүрх сэтгэл. Яг л тэр цоочтой өрөөнд байгаа, тийм ээ? Хэрэггүй зүйлсээр дүүрсэн шиг бидний зүрх сэтгэл заримдаа хэн нэгэнд гомдсон гомдол, уйтгар гуниг, зэвүүцэл, хардалт энэ бүхнээр заримдаа дүүрсэн байна. Ингээд бид бүхэн бурханд хандын ихтер яг л тэ бүр лацтаа цойжилсан шиг бурхан хүртэл тэрийг нээж өгөхөөсөө харамлаад ингэ байгаад байна. Тэгэхээр бидний зүрх сэтгэл дотор ямар ч нөхцөлд яасан байна. Ямар нэгэн үзэн ядалт байх ёсгүй байх. Ямар нэгэн хардалт, үс хонцон, бохир бодол байх ёсгүй гэсэн. Яагаад гэвэл ариун сүнс бурхан тийм орчинд байж чаддаггүй. Хүн ч гэсэндээ
бохир заваа орчинд байхыг хүсдэггүй үстэй. Тэ? Та өөрөөсөө асуугаад үз. Бид бүхэн ингээд энэ тэнд бохир заваа байх юм бол ингээд орж чаддаггүй шүү дээ. Тэ? Ямар бохир заваа юм бэ? Гэтэл эзэн бурхан, бидний эзэн бурхан ариун сүнс, тийм ээ? Ариун орших баг. Тийм учраас бид бүхэн гэр орон, машин, тэ утас энэ бүх зүйлээ цэвэрлж байгаа шиг өөрсдийн зүрх сэтгэлээ ч гэсэндээ цэвэрлэж ариун сүнсийг бурхныг орох тэр нөхцөл болцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй гэсэн. Ингэснээр ариун сүнс бурхан бидний зүрх сэтгэл, бидний амьдралд орох боломжтой болно гэсэн. Үзэн ядал бол зүрхний буланд хөгжөрсөн хог гэж үздэг. Хэрвээ тэр хөгжөрсөн зүйлийг бид нар гаргаж хаяхгүй бол, бурханд нээж дэлгэхгүй бол энэ муудсаар байгаад маш том асуудлыг бий болгоно. Нэгэн багш хүүхдүүдтэй 10 жилийн хүүхдүүдтэй ийм даалгавар өгсөн байна л. За даад маргааш ирэхдээ бүгдээрээ уутанд 1 кг помидор ингээд хийгээд аваад ирээ гэжсэн. Тэгсэн чинь хүүхдүүд бүгдээрээ маргааш нь багшийнхаа даалгаврыг биелүүлээд бүгдээрээ ингээд ууттай помидор аваад ирсэн. За ингээд яасан хүүхдүүдтэй за багшаа энэ помидороор яах юм бэ гэсэн. За ингээд өдөр болгон та хэд наатахаа ингээд аваад яваа цүнхний хажуугаар ингээд цүнхтэйгээ хамт ингээд үүрээд яваа гэж. За ингээд явж исэн хэдэн өдөр болсон помидорнууд нь яс нэгээрээ муудаж гисэн тийм ээ. За хэсэг хугацааны дараа хүүхдүүд хүртэл нөгөөдхөө өдөр болгон үүрээд ядарч гисэн. Тэгээ помидорнууд нь яс муудаж гисэн. Нэг помидор муудахад дараагийнхаа помидоруудаас муудахчих тийм ээ. Ингээ сүүлдээ яс багштай бүр гомдолж гисэн. Багшаа эн чинь бүр үнэр танаар ороод бүр хэцүүдлээ гэж. Тэгээ багш нь хэдэн өдрийн дараа хүүхдүүдээ бүгдийг цуглуулаа. Бид нэр зүрх сэтгэлдээ амьдралдаа яг ийм муудсан помидор шиг зүйлийг оюун бодолтой болон зүрх сэтгэлдээ тээж явж идэг. Энэ чамд маш их дараа, маш их ясан хүнд ачааг чи ингэж үүрээд яваад. Тийм ч бас чи энээс чи салах ёстой гэж. Тэгэхээр эзэн бурханд итгэдэг бидний хувьд бол ямар нэгэн санаа зовнил, ямар нэгэн тэр зүрхний буланд байгаа нууцлагдсан тэр зүйлүүдийг бид бүхэн бурхны өмнө дэлгэх ёстой гэсэн. Дуул номын 51:10 дээр бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинчилж авчираач гэж хэлсэн. Цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинчлэн авчираач. Муу бодол бол бидний зүрхэнд суусан вирустай адил. Яг л вирус үржиж тэ компьютерт бол бүр хард дискэнд нь, чипэнд нь сөргөнөлөө үзүүлдэг шиг, бүр гацаадаг шиг. Яг л тэр муу бодол бидний оюун санаанд нэвчиж орсноороо гэмтээдэг гэсэн. Тийм учраас янз бүрийн муу бодол орж ирэх үед за миний хувьд бол би яадаг вөхтөрө бушуухан магтан дуулдаг эсвэл бурханд хандан залбирдаг. Тэгэхгүй бол тэр бодол бол яг л эзэн Есүсийн хэлдгээр цаашаа жирэмсэлж яадгүй төрдөг. Тийм учраас тэрийг төрхөөс өмнө бид нар үгүй хийх ёстой гэсэн. Бурхан бидний амьдралд шин зүйлийг хийхийг хүсдэг. Харин гэхдээ бид бүхэн тэр хуучин зүйлсүүдийг гаргаж хаяхгүй болвол орон зай байхгүй гэсэн. Бурхан бидний амьдралд шин зүйл хийх гэдэг шүү дээ. Шин болгох гэдэг, шин зүйлүүдийг өгөх гэдэг. Тэр цэвэр ариун байдлыг өгөхийг хүсэж. Гэтэл хэрвээ бид бүхэн зүрх сэтгэлдээ яг тэр цоочтой хаалгах шиг ард нь олон зүйлийг нуун дарагдуулсан байх нь бол энэ яваанда бидний итгэлд хүртэл нөлөөлдөг. Бүр цаашлаад эрүүл мэндэд хүртэл сүргээр нөлөөлдөг. Тийм учраас ахын дүүсээ та бүхнийг бурханд хандан чин сэтгэлээсээ залбирах үедээ эзэн минь надад миний амьдралд тийм ээ миний зүрх сэтгэлд яг энэ цоочтой хаалгах шиг танаас хүртэл нуудаг
тийм өрөө байгаа юм биш үз гэж асуугаасаа гэж хүсэж. Хэрэг байгаа бол тэр өрөөгөө эзний өмнө нээж өгөөч. Ариун сүнсийг Бурхныг тэр өрөө рүү оруулж гэрэлтүүлээч гэж хүсэж. Ингэснээр бид бүхэн Бурхны болон ариун сүнсийг өөрсдийнхөө амьдралд оюун бодолд оруулах боломжтой болно гэсэн. Тэгээ хэдүүлээ хамтдаа эзэн нарын залбирцгаая. Ахалтай эзэм нь энэ цаг мөчид бид бүхэн өөрсдийнхөө зүрх сэтгэл оюун бодлыг таны өмнө нээхийг хүсэж байна. Эзэн бид бүхний амьдралд болон бид бүхний оюун бодолд яг л энэ цоочтой хаалга шиг өрөө байгаа бол бид бүхэн энэ хаалгаа таны өмнө нээхийг хүсэж байна эзэн. Та ариун сүнсээ энэ өрөөнд оруулж өгч гэрэлтүүлж өгөөч танаас өгч. Бид бүхэн ямар нэгэн муу бодол, санаа зовнил, үзэн ядалт, атаа хорсол ийм зүйлсийн оронд харин зүрх сэтгэлээ ариун тайван байдлаар ариун сүнсээр дүүргэх хүсэж байна эзэн. Тийм учраас та бидэнд өөрийнхөө ариун оршихуйг та бидний зүрх сэтгэлд оруулж өгч танаас өгч. Энэ бүхнийг эзэн Есүсийн нэрээр залбирanгуул. Амен.